болохоор өнөөдөр монголчуудын хувьд уур хөвсөж ирсэн онцгой одоо сайхан өдөр байгаа. Монголчууд эртээр үеэсээ одоо энэ өдрийг уран хөдөлмөрийн боловсролын өдөр болгож, ухаан санааны өдөр болгож, цагаан сэтгэлийн өдөр болгож, цайлган сэтгэлийн өдөр болгож одоо үр хөвгтөд цагаан сайхан бүхнийг, сургаал бүхнийг одоо зөв бүхнийг хүргэж дамжуулдаг, уран хөдөлмөрөө бүртгэдэг, одоо хүн болгох одоо замд хөтлөдөг ийм сайхан өдөр байгаа. За тэгээд эрэг сэрэх мэт тэнийг явахыг эрх чөлөө гэхгүй, чон нохоо мэт золбот явахыг эрх чөлөө гэхгүй нийтээрээ нэгдэж нэг хэмд орсныг эрх чөлөө гинэ гэж Чингис хаан маань бидэнд хэлсэн байт. Энэ уриалгыг маш зөв зүйтэй гэж бодож байна. Яагаад гэж одоо хүмүүс интернеттэй холбоо их хөгжөөд ном бараг унших байсан шүү дээ. Нэг өдөр ч гэсэн хүний сарц халах шүү дээ. Үгийг би хэлж байна. Жаргалаа бити гайхвал зовлонгооч битгийг бүгдээрээ байгаа сэтгэл хангалуул амьдрал тэгвэл таажиг. Одоо ахмад насны хүмүүсээс хүүхдтэй залуучуудаа хандаж ирэхээр гөгшөлгүй үг сонсороо, эмээхээ үг сонсороо, өвөөгөө үг сонсороо хэрэггүй мэт ойлгож өдрөөс чиний чин өдрөөс тархилжуул нэгэн өдөр эмээгээ хэлжсэн, өвөөгөө хэлж юм болно шүү хүмүүс. Миний үг анхааралтай дахин хэлгээд эмээхээ өвөөгөө ахмад настай хүний үг чэйжлж байгаараа энэ бодлоо хэлэхгүй шүү, буруу хэлэхгүй шүү. Ажил төрөлтөр амьдралаа гаргах чинь хэзээ хэрэг болно шүү гэдэг хүүхдүүдтэй болон залуучуудад хэлье. Эрүүл мэнд яг цаашаа хэвтэн болсон төмөлдөс сурцаж тэгээд одоо тэнийг ачаараа гэрч хүчтэй элэг сэтгэлтэй сайхантай гаргаж байвал хүний орон зайд хийсний авьяа зөвхөн бахаар гэж ойлгодог. Амгалан тайван өөр хүүхэд минь зөв хүмүүжлэгтэй сайн сайхан зөв сайхан сургуулж хүмүүж ирэхэд хамгийн гол нь энэ яг өрөвдөн зөв сайхан хүмүүжлээ. Тийм шүү дээ. Яг тийч чинь хамгийн зөв шүү дээ. Өвөг соёл шүү дээ. Тийм шүү дээ. Өрөвдөн сайхан хүмүүжлээ. Тусдаа мэсгэн чи хоёртой удаан жаргалтай миний гүч. Бидний хойш яаж сургуулж хүмүүжлэхээр яаж бидний залхамжлах гэдгийг байж шүү дээ миний. Тийм ээ. Бид одоо муу бүхнийг үр хөвгтөний хамт үзэж хараад одоо генийн боловсрол гэдэг юм байхгүйгаас уран хөдөлмөрийн боловсрол гэдэг байхгүйгаас бид өнөөдөр одоо энэ хэцүү байдал орсон байгаа. Тийм учраас монголчуудаа үр хөвгтөө одоо зөв хүн болох үүсэлт нэгтгэхээрээ үр хөвгтөө зөвийг сонсгож муу юмнаас хол байлгаж муу юмыг үзүүлж чадахгүй байлгаж одоо хөгжүүлэх юм зайлшгүй шаардлага тулгарсан. Тэгэхээр одоо цагдаагийн байгууллагаас ч тэр сошиал ертөнцөөс одоо муугаас болгоомжлохыг одоо сэрэмжлүүлж байна. Тийм учраас бид ч гэсэн Монголын хүн хааныхаа чиглэлээр одоо энэ бүхнийг зааварчилж сургаж байгаа. Тэгэхээр хүүхдээ зөв сайн болохын тулд зөв хүмүүнээс хол байлгаараа зураалж байна.